өчигдөр яасан хийсэн мэдрэмжээ яар гэж ярьж байгаа шүү дээ. Тэгэхэд өчигдөр болсон ямар нэгэн таагүй зүйл болоо гэхэд шууд мэдрэмжээ гаргаа. За миний хувьд за би нөхөртөөгөө ингээд жоохон юм дээр муудалцчихлаа. А гэхдээ надаа мэдрэгдсэн мэдрэмж нь болохоор хэрвээ те одоо юу гэх юм минь одоо амар хэцүү байсан. Би уйлмаар байсан. Миний зүрхийг ингээд хатгаж байгаа юм шиг мэдрэмж төрсөн гэдэг ч юм уу. Яг бүр мэдрэмжээ ингээд гаргаж ичж байгаа. Ямар Ер нь бид нар бас хүнтэй гээд ярилцахдаа одоо ууралцсан байгаа ярилцахдаа тэр тухайн нөхцөл байдлыг хэлдэг тий. тэр тэгсэн Тэр би тэгсэн нэг тэрнээс биш өөрийгөө илэрхийлэхдээ найзтайгаа хүртэл зовлонгоо ярихтаа хүртэл зүгээр яг мэдрэмжээ ярих хэрэгтэй юм биш үү? тий Яг зөв үү тий. Яг дотроо мэдрэгдсэн. Би чамтай ингээ муудалцаж яхад надад яг ийм мэдрэмж төрж исэн шүү. Тэрнээс биш хоёулаа ингээ тгээ явж исэн техниксэн гэсэн их болж биш юм биш тэгээд нэгийг дандаа нөгөө нэг хүнийг буруудах байдлаар хийдэж штэ. Миний нөхөр өөрийгөө зөвсгөх ч юм уу өөрийгөө зөвтгөх ч юм уу тий. Яг тийм байдлаар юу яадаг болохоос биш. Яг бүр нөгөө мэдрэмжээ яг мэдэрсэн мэдрэмжээ гаргаж ярьдаггүй юм байна. Ямар ч гэсэн тийм мэдрэмжээ гаргаж ярьж сурсан. Тэгээ мэдрэмжээ нөгөө таагүй мэдрэмжүүдэд тэгж гаргачаар амар гоё ингээд сэтгэл санаа амарчдсан юм байна. Дотроо бүр ингээд гоё өөрөө мэдлэхгүй тийм билээ. Одоо тэр даалт ухамсаар суудсан байгаа траума гэж хэлнэ шүү дээ тий. Одоо тэрийг хүртэл ингээ мэдрэмжээ яг тэр үедээ очиод тэр мэдрэмжээ гаргаад яг тэр мэдрэмжтэйгээ ажиллаж ийж тэрийг одоо эдгэх тийм үйл явц явагддаг.